лаанд ордог вакс бол биш ээ лаанд ордог материал бол биш ээ тас бол нөгөө нэг хийдэг. Зааж агаарай. Би өстө бүр ярьчлаа. Зүгээр зөв уусаа дараа нь уулын гарта явчихъя. Би гартай. Чи над руу хараад байгаа юм уу? Хаашаа хараад байгаа юм? Чамд хамаг анхаарлаа. Бодож нааш харж байгаа юм бол хаашаа харж байгаа юм бол зээж. Энэ рүү хараад суугаад байгаа юм байна. Бол босч. За солиорч. Монголчууд маань хятадаас энэ пүлээ авч хэрэглэдэг юм бол монголчууд уурсан тийм үстэй. Буруу ярих гэж байна. За сайн байцгаана уу ингээд манай явсан нохоо ясцуу нээлж дугаар маань эхэлсэн байна. Өнөөдрийн маань дугаарт ийм гоё лаа уралдаг одгирлэгч маань ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Та тэгээд үзэж байгаа хүмүүст өөрийгөө нэг товчхон танилцуулаад. За намайг жаргал сайхны одгирл хийдэг. За одоогоор нөхөр хоёр охины хамт Солонгос улсад амьдардаг байгаа. Тэгээд анх бас хэдэн он Солонгост ирж исэн бэ? Энд чинь ирсэн зорилго нь юу байсан бэ те? Анх 2007 онд ирсэн. Тэгээд удажин тэгээд яг тухайн үед Солонгост ирэхдээ нөгөө залуу насны сэтгэлийн хөдлөлөөр ирээд тэгээд одоо хүртэл ингээд Солонгост амьдарч байгаа. хэрвээ нууц биш бол ингээд ойрын ирээдүйд ч юм уу ингээд зорьсон зорилго байна уу гэдэг. Зорилго бол маш том зорилго тавьсан байгаа. Бид нар ч одоо нөгөө залуу хүмүүс тэгээд одоо Солонгост одоо сурах юм их байгаа. Сурах зүйл их байгаа. Сурах зүйлийг сураад за одоо жишээлбэл одоо ингээд юм лаа урлал Монголд одоо хөгжүүлээ. Одоо 10 жилийн хүүхдүүдийн дунд одоо юу гэдгийг одоо сургалт явуулах маягаар тийм их том мөрөөдөлтэй одоо болсон. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд одоо хүртэл ингээд лаа урлалыг хийгээд өөрөө өөртөө багш болоод гэртээ хоёр хүүхдээ харангаа ингээд хийж байгаа. Уралж байгаа ээж байгаа. Та бас ингээд сая ярьж ин л дээ Монгол хөгжүүлэхийг ингээд мөрөөдөд явж байгаа гэдэг. Тэгээ бидний анх лаатай танилцсан гэвэл одоо тог тасрахаар л асаад Монлаа гэдэг. Одоо бүр ийм гоё болтлоо ингээд хөгжсөн байна. Монголд юу н одоо яг ийм байдлаар хийж байгаа юм. Монголд бол ерөнхийдөө одоо маш хурцтай хөгжиж эхэлж байгаа юм байлээ. Ерөнхийдөө дэлгүүр их олон дэлгүүрүүд байдаг болсон. Ерөнхийдөө Солонгост бол бэлдс айгүй их том зах нь байна, дэлгүүр нь байна, сонголт ихтэй. Одоо нөгөө материал. Материал гэсэн үг, тийм түүхийд гэсэн үг. Монголд бол хидэн бас дэлгүүрүүд бас орж ирсэн бэлээ. Одоо Солонгосоос одоо Солонгосын одоо түүхийн эдийг Монголд одоо нийлүүлээд одоо жишээлбэл одоо лаа урал хийдэг хүмүүст одоо хангалттай нэгдсэн байгаа. Тухайн одоо нэг 5-6 жилийн өмнө бол лаа урлал гэдэг юм Монголд л хөгжөөг байсан бол одоо л маш хурцтай хөгжиж эхэлж байгаа юм билээ. Таны хувьд одоо ингээд лаг юу н хизэнээс эхэлж хийж эхэлсэн байх тийм. Солонгост одоо 2007 онд ирсэн гэхэр чинь нэг 13 жил болсон байна тийм. Тэгэхээр энэ хизэнээс эхлээд лаа урлаж эхэлсэн байна. За яг анх яах гэж уралсан бэ гэхээр хоёр ойрхон төрсөн. Хоёр ойрхон төрөөд тэгээд жилийн зайтай хоёр охиноо гаргасан л та. Тэгээд нөгөө сэтгэл готролтой тулгарсан. Тэгээд өөрийгөө завгүй болгоё. Өөрийнхөө сонирхол хоббиг одоо өөрийнхөө гэрийнхаа хэрэгцээг хийж сурыг гэсэн үүднээс анх өөртөө одоо мэрэгчлийн ном болон бичлэг мэдээлэл үзээд тэгээд өөрөө ингээд лаа хийж сурсан. Зөвхөн гэртээ тийм өөрөө хийж сурсан байгаа. Тэгээ ерөнхийдөө охиноо нэг төрүүлээд нэг 5 сарын дараа өөрийгөө ерөөсө завгүй болгоё. Ерөөсө завгүй болох бол тэр одоо сэтгэл готрол гэдэг чинь маш одоо хэцүү одоо эмэгтэй хүмүүс ойлгоно хэцүү үе байдаг. Тэгээд маш их юм боддог, стрессдэг. Тэгээ хоёр ойрхон төрсөн учраас хоёр охин маань бас их бага нэраа байсан манай том маань одоо дөнгөж хурж исэн. Тийм болохоор өөрийгөө завгүй болгохыг гэсэн учир үүднээс одоо энэ лаа урлалыг анх одоо
эхэлж одоо гараагаа эхэлсэн гэсэн. Одоо бас тэгвэл зөвхөн гэрээрээ лагаа ихээс гадна өөр ажил хийх үү гэсэн. Гэрээ хоёр охин харна. Хоёр охин харангаа өөрөө харангаа тэгээд лаа урлаа одоо ингээд хийгээд одоо лагаа одоо улам сайжруулахын тулд ингээд өдөр шөнөгүй ингээд нойр хоолгүй хөдөлмөрлөөд тэгээд энд байгаа бүх лаанууд маань одоо би өөрөө урлсан лаанууд байгаа. Ингээд харахад энэ хийцнээс юу авах юм бол ингээл капкейк гэж юм уу нэг ингээл янз янз аваад байгаа шүү дээ. Хив гэж байх уу одоо бүгдийг нь өөрөө сэтгэж гараараа бүгдийг нь бүрчлэн хийх үү. Ер нь анх нөгөө нэг лаа сурч явах явцад бол материал авахд нөгөө хивнүүд аягүй хүнтэй санагдсан надад. Солонгос маш хүнтэй гэдэг одоо нэг тортны хив авъя гэхэд нэг 20 вон хавцаа байдаг. Би тэгээ нөгөө хүүхдийнхаа тоглоомыг ашиглаж бас лаа хийж анх нөгөө нэг үтсэн байгаа. Бас лаа гэдэг одоо хүүхдийнхаа хивийг одоо ашиглаад эсвэл одоо нөгөө хатуу материалтай одоо нөгөө нэг юу гэдэг одоо таг байдаг шүү дээ одоо нөгөө ямар таг лээ цаасан таг байдаг шүү дээ. Тийм цаасан таг магийг ашиглаад ингээд лаа хийгээд тортны хив одоо гарах маягийн юугаар хийж ийсэн. Одоо болохоор хивнүүдээ бүгдийг нь өөрөө худалдаж аваад тэгээд хамгийн гол нь лаа бол хамгийн гол нь гол яг анхаарах зүйл маань болохоор өнгө байдаг. Өнгийг гоё гаргаж өгөх хэрэгтэй. Бас давхар нөгөө одоо харлаа шилбэл хиламыг холдуулдаг юм тийм. Лаачин бас нөгөө нэг айгүй олон төрөл байдаг. Дээрээс нь бас олон өнгө байдаг. Тэгээ өнгө болгоно нь одоо өөр гэсэн утга учиртай байдаг л та. Одоо хар өнгийг хэвэл одоо хил амнаас хил ам болон айлт одоо ямар нэгэн муу мухай зүйл шингэсэн бол одоо харлаас 7 хоногт нэг 3 удаа асаагуул одоо тэр муу нэрг нь арилгах жишээ нэ. За шарлаа байлаа гэхэд шарлаа одоо нөгөө албан газарт одоо мөнгө дуудах ч юм уу тийм ээ. Цагаанлаа гэх юм бол бүх өнгөний зогтсон гэсэн маягаар ингээд лаанууд маань өөр ингэсэн өнгөнүүд учир утгатай байдаг. Тэр ингээд бас харсан чи энэ лал надад айгүйх таалагдаад байх юм тийм. Яг ингээд бүр яг ингээд хийцэн юм шиг санагдаад. Энэ лаа маань одоо нөгөө jelly wax гэдэг ваксаар хийдэг. Тэгээд минерал тосноос гаргаж авсан вакс гэдэг. Тэгээд ерөнхийдөө одоо энд тавьсан байгаа лаанууд маань 3 төрлийн ваксаар хийсэн байгаа. Энэ ихэд jelly wax байна, pilla wax байна, энэ ихэд soya wax байна, энэ ихэд crystal wax байна гэх ингээд ингээд олон төрлийн. Бүгд юм олон төрлийн байгалийн гаралтай. Тийм, бүгд байгалийн гаралтай. Ингээд лааны загвар санаагаа ер нь хаанаас ингээд харж хийдэг вэ? Тэгээ өөрөө ингээд шууд сэтгээд ингээд шууд чөлөө сэтгэлгээгээр сэтгээд хийдэг үү? Эсвэл ямар нэгэн байдлаар одоо санаа авдаг ч юм уу тиймэрхүү байдаг уу? За ерөнхийдөө бол лаг урлагаас өмнө нөгөө Instagram хаяг маш их үздэг л дээ. Лааны одоо маш их одоо лаануудын одоо Instagram одоо юу Солонгос дахь газар Америк газар тийм хийдэг хүмүүсийн одоо лаануудыг хараад тэгээд жишээ аавна тэгээд зураг хүртэл өөрөө бас нөгөө дарддаг учраас бас зургийн тал дээр хүртэл хүмүүсээс бас тэр хүмүүс лааны одоо хийдэг хүмүүсээс бас ингэж суралцдаг байгаа. Ерөнхийдөө лаа ерөн урлагаас өмнө ер нь айгүй их нөгөө бичлэг үздэг байна. YouTube-ийг л орж шөнийн баг 2-3 цаг хүртэл үзээл тэгэл өглөө нь усаал нөгөө лаага хийж дуршиж үзээл би энийг хийж чадчихна үгүй юу? Энэ ямар учиртай ингээ хийгээд асалт нь ямар байдгийг, үнэр нь ямар байдгийг ингээд тэгээ өөр одоо энэ лаг хийлээ гэж бодоход энэ лаг одоо асааж болно. Тэгвэл нөгөө маш их тортог гардаг учраас зөвхөн ингээ гоёл чимэглэлийн зориултаар сүнээр маягаар ингээ тийм. Одоо энэ ламаг гихч одоо нөгөө далайн лаа одоо дотор талд нь одоо далайн элс байна, далайн дум байна, тийм ээ, далайн хисаа байна. Тэгэд энэ бүгд ингээ ороод одоо jelly болон соёо ваксаар ингээ хийсэн юм лаа байгаа. Бүгдээрээ л асаад дуусна гэсэн. Бас ингээ дотроос дортог гарахаараа бас ялгаатай байх үү вакснууд нь. Тийм, вакснууд нөгөө одоо нөгөө давуу тал байна, дутагдaltaй тал байна маш их. Одоо вакс чи юу их олон төрөл байдаг л та. Ингээ ярих юм бол маш их ингээд нөгөө лаа сонирхоод авах чинь өөрөө л одоо ямар хэрэглээгээр хэрэглэх чинь сайн судлах хэрэгтэй юм тийм ээ. Тэгээ ерөнхийдөө лаанд ордог вакс бол
бишээ лаанд ордог материал бол бишээ тос бол нөгөө нэг ерөнхийдөө лаанд ордог нөгөө тос бол 3 ангилдаг юм байлээ. Химийн гаралтай, амтны гаралтай, тэгээд байгалийн гаралтай гэж 3 ангилт байгаа. Ерөнхийдөө одоо хүмүүс ер нь хөвчлэн авдаг лаа байдаг шүү дээ. Хямдхан одоо дэлгүүрт зарагддаг хямдхан лаанууд шүү дээ. Тийм лаанууд маань жишээл одоо хаягдл одоо химийн хаягдл бодисоор ингэж гаргаж авч хийдэг ч нэ. Одоо ингээд жишээлбэл энэ лаг гэхэд одоо ингээд нэг юм зөөлөн байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ лаг одоо жишээлбэл ямар тосоор хийдгийг ер нь бусад лаануудын ямар шүү тосоор хийж ямар ангилалтай байдгийг та тэрийг нэг тодорхой тайлбарлаад өгч. За ерөнхийдөө лаг бол 3 тосоор ангилдаг байгаа. Нэгдүгээрт болохоор химийн гаралтай тос, хоёрдугаарт амтны гаралтай тос, гуравдугаарт байгалийн гаралтай тосоор ангилдаг байгаа. Ерөнхийдөө би лаануудаа бүгднийг ерөнхийдөө байгалийн гаралтай 100% байгалийн гаралтай тос, соёо вакс буюу шар буурсны тосоор ерөн хийдэг байгаа. Тэгээд жишээл одоо өнөөдөр авчирсан лаанууд маань одоо 3 төрлийн вакснууд орсон байгаа. Одоо бэлтс орсон байгаа. Одоо нэг одоо хин ийм одоо энэ лаа маань одоо jelly ваксаар орсон байгаа. Jelly вакс тос маань одоо минерал тосноос гаргаж авсан юм вакс байгаа. Тэгээд кристалл вакс маань одоо далдуу модноос гаргаж авсан юм. Далдуу модноос гэсэн үү? Тийм, далдуу модноос гаргаж авсан юм вакс гэдэг. Тэгээд ерөнхийдөө энэ вакс нь одоо хэвийн одоо хүүтэн хөргөчөндөө хийгээд хэвийн дотор нь ваксаа хийх юм бол одоо ингэж ийм кристалл маягаар одоо цасан ширэх маягаар ингэж гардаг байгаа. Маш өндөр градустай ингэ нэг хайлдаг вакс байгаа. Энэ ч гэсэн адилхан маш өндөр градуст хайлдаг вакснууд байгаа. Ерөнхийдөө вакснууд маань одоо бэлтсүүд маань одоо ерөнхийдөө одоо өөр ингэсэн юу талдаа өөр ингэсэн давуу талтай сул тал байгаа. Давуу тал сул тал нь гэхээр одоо ямар? За одоо энэ jelly wax гэвэл сул тал нь ер нь их тортог гардаг баг. Тийм тэгээд сайн хэлжсэн сүнэрийн чиглэлээр сүнэрийн чиглэлээр хүмүүс зориултаар ингэж хэрэгэлдэг байгаа. Тэгээд одоо энэ soya wax болохоор бас дотроо их олон төрөл ангилсан байдаг. Өвөл хийдэг, 100 хийдэг, лаа хийдэг хүмүүс сайн мэддэг баг. Ерөнхийдөө одоо би одоо лаа уралдаг хүн байлаа гэдэг. Өвөл гэхэд одоо өвөл хийдэг одоо өвөл одоо лаа уралдаг wax одоо гэж байдаг. Тийм тустай хэрвээ 100 хэрэгэлдэг wax нь ингээд өвөл хэрэглээ шилэндээ гэх юм бол шил цамдах тийм ээ лаа одоо дээдлхийн их муухай гарах хагарах тий цуурах маягаар ингэж юм өөрийн дутагдaltaй давуу талтай байдаг. Хийсний дараа бол хамаагүй тийм. Хийсний дараа бол хамаагүй адилхан л нөгөө ямар нэгэн одоо муу юм байхгүй адилхан л байгалийн гаралтай шаталтаа л яг л адилхан ингэж шаталт юу асалт явагдана гэсэн үг. Одоо тэгээд лаа болох нь бас нэлээ бүгд өөр гэсэн үнэтэй байгаа дах шүү. Жишээлх юм бол одоо энэ алимыг аваад ингээ үнэлээд үзэхэд энэ ингээд яг алим үнэрч явах шиг тий. Энэний үнэрийг одоо яаж гаргаж энэ гаднах өнгөлгөө хэлбэр одоо хэвэнд оролцож гаргаж ирчээд энэ мэдээж бас нэг юм өнгөлөг гарч ирэхгүй шүү дээ. Тэгэхээр өнгөлгөөг нь бас яаж хийдэг вэ? Ерөнхийдөө лаа бас нөө хийхдээ анхаарах зүйл бол ер нь өнгө үнэр байдаг. Өнгө үнрээ сайн хийгээд өгвөл ерөнхийдөө лаач их гоё гарнаа гэсэн. Тэгээд хичнээн гоё хөвтэй байгаад хичнээн гоё гаргасан ч гэсэн одоо лааны чинь өнгө нь одоо нэг одоо яг тухайн одоо бодож исэн өнгнөөс арай өөр гарах юм бол тэр лаач аймлахгүй гэсэн үг. Тийм болохоор анх хийхдээ л өнгөө маш сайн сонгох хэрэгтэй. Өнгийг ер нь бас нөгөө лаа хийж явах явцдаа бас нөгөө ингээд тусааж үздэг байхгүй. Тусааж үзчихэж тийм будаг гэж байгаа. Шингэн будаг, хатуу будаг гэж байдаг байхгүй. Лаанд хийдэг зориултын тийм одоо өнгө гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө би болохоор нөгөө хатуу будаг, шингэн будаг хоёр өнгийг одоо хоёуланг ашигладаг гэсэн үг. Вакснуудтай тийм. Жишээлбэл энэ чи хатуу будаг, шингэн будагаар хийсэн айл нь байвал нэг яа. Тийм. Одоо энэ гэхэд одоо хатуу өнгөөр хийсэн байгаа. Энэ гэхэд одоо шингэн өнгөөр хийсэн байгаа тийм. Тэгээд лааны бас суур бас хийдэг байгаа. Лааны суур маань одоо
бас их гоё л доо нөгөө дотор нь бас нөгөө юу ч хийж болно. Хатаасан цэцэг ерөөхдөө би хатаасан цэцэг тэгээд далайн дун хисаа аяг хэрэгэлдэг байгаа лааны одоо энэ гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо наалаа гэж ингээ харах юм бол далайн одоо хисаа дун орсон байгаа. Далайн одоо байна. Тийм. Тэгээ нөгөө одоо жишээл одоо ингээд энэ лаа маань гэхэд одоо нөгөө яг компотчиг ингээ харахад яг компотчиг байцтай. Тэгээд ингээ харах юм бол яг лаа энэ лаг бол асааж бол энэ дотор нь болохоор пила вакс гэдэг хатуу ваксаар ингээ хийсэн байгаа. Энэ бол энэ желигээс олон өөр юм байна тийм. Жели энэ жели. Энэ одоо энэ харагдчихж байгаа бид нар одоо адилхан ингээ харагдчихаас бид нар дайлгыг харагдчихад энэ болохоор желигээрээ. Энэ дотор нь харагдчихж байгаа дайлгийг нэ гүзээлзэг. Дотор нь харагдчихж байгаа энэ гүзээлзэг маань пила ваксаар хийгээд гадна байгаа вакс маань жели ваксаар хийсэн байна. Тийм ерөнхийдөө ваксны одоо хатуу зөөлөн гэж байгаа л да. Жишээвэл одоо шилэнд одоо хийдэг одоо ийм шилэнд хийдэг юм ваксууд маань сои вакс гэж байгаа. Энэ нь болохоор зөөлхөн вакс гэсэн үг. Энэ ваксыг энэ хэвэнд хийж болохгүй. Хэвэнд одоо нөгөө хатуу биш учраас хэвэнд хийгээд гарлаа гэхэд одоо буцаад одоо нөгөө шалчигаад хэлбэрээ алдах учраас хамгийн гол нь хэрвээ лаа хийх юм бол зөөлөн хатуугийн сонгох хэрэгтэй. Одоо энэ хэвдээ эднэр одоо бүгд одоо пила вакс гэдэг хатуу ваксаар хийсэн байгаа. Бас өндөр грац тайлдаг. Тийм ерөнхийдөө. Тийм тэгээд одоо энэ вакс маань зүгийн лав гэдэг одоо зүгийн сархитангаас тийм сархитангаас гаргаж авсан хавтгай ингээ бэлдсэн ингээд ийм ваксыг ингээд одоо нөгөө одоо юу гэдгийг хуйлаад эргүүлээд одоо ингээд ийм лав болгочихж байгаа гэсэн гол хийгээд энэ бас чамин тийм энэ бас их гоё чамин. Тэгээд энэ ваксны бас давуу тал нь болохоор бас агаартлах одоо бохирдол бас цэвэрлж өгдөгөөр давуу талтай юм вакс ба. Тэгээд вакснууд маань өөр ингэсэн онцлогтой бас ерөнхийдөө байгалийн гаралтай гэхээр хүмүүс яг ямар учирт утгатай юм байгалийн гаралтай химийн гаралтай гэж ямар лаг хилдэг юм байгалийн гаралтайг ямар лаг хилдэг юм гэж асуудаг л та. Хор нөлөө байвал тий. Ерөнхийдөө гадуур зарагддаг ихэнх хямдхан лаанууд маань газрын хаягдл дотноос гаргаж авсан лаа байдаг. Энэ лаа маань одоо парафин гэдэг нэртэй лаа байдаг. Ерөнхийдөө хүний одоо эрүүл мэнд маш хортой гэж үздэг. Тогтоосон байдаг юм билээ. Тэгээд ер нь биднэрт одоо бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн одоо юу гэдгийг одоо асаахад одоо ямар нэгэн одоо хамранд боллоо одоо аманд одоо нөгөө нэг дортог нь орж одоо астм тийм ээ одоо хорт хавдрыг үүсгдэг ийм лаа байдаг юм байлээ. Байгалийн гаралтай лаа маань ямар нэгэн одоо хүний биед одоо сөрөг нөлөө байхгүй шар буурцны яг цэвэр тосоороо хийдэг учраас байгалийн гаралтай гэж хэлж байгаа тийм. Саяхан бас би гэртээ нэг том шилтэй лаа авч тавьсан гэж орой унтахтаа унтрахаа мартаа унтчихсан. Тэг өглөө зэрэг харсан чинь нүүр ингээ хаваар болчихж байгаа. Юу гэлээ ингээ хаваа. Тэгээ ингээ түтсэн нэг утаа тортох шиг гаагаад ингээ харсан чинь тааз мааз маань хүртэл бүгдээрээ тийм орны толгой бүгдээрээ тийм тортог болсон байна. Тэгээ харсан чинь лаагаа унтрахаа мартаа унтчихсан. Бас нэг тэгж бүр амар тортох гарах юм билээ. Ерөнхийдөө лаа асаадаг хүмүүс маань бас нөгөө анхаарах зүйл бас байх хэрэгтэй. Яа гэвэл лаа ч бас нөгөө аюултай штэ бас нөгөө унтраахгүй бол бас нөгөө болохгүй штэ. Тийм болохоор ямар нэгэн хэрвээ лаа гэртээ асаадаг бол ямар нэгэн муур болон одоо өслөг идтэй эдлийн хажууд тавихгүй байх хэрэгтэй. Мөн хүүхдүүд гар хүрхгүй газар тавихгүй байх хэрэгтэй гэж би ер нь зөвлөдөг байгаа. Тийм лаа дасралтгүй одоо хэдэн цаг асаан, хэдэн цагаас дээш асааж болохгүй гэсэн тийм юм. Ерөнхийдөө шинэ лаг асаах юм бол ерөөсөө нэг дээдлэх одоо энэ лаа байлаа гэж бодоход одоо 3 цаг асаах хэрэгтэй. Энэ дээдлэх лаг. Яа гэвэл энэ лаг одоо энэ дээдлэх одоо энэ юуг нь хэмжээг нь харж агаад энэ дээдлэх хэсгийг бүрэн одоо шатах одоо хайлж дуусныхаа дараа одоо унтраах хэрэгтэй. Ер нь лаа асаа зөв асаагуул тэгээд хэрвээ одоо 1 цаг ч юм уу 2 цаг ч юм ингээ асаагаад
унтраачих юм бол ингээд яг энэ голд нь түнэл гээ үүсчихдээ. Түнэл үүсэх юм бол дараад нь лаага асаалаа гэж бодох юм бол лаа чи одоо зөвхөн дотгошоогоо одоо бид нэр дэлгүүрээс лаа авахдаа дотгошоогоо шатаад идэх шүү дээ. Тэд нар чинь бас бидний буруугаас болж буруу асааснаас болж бас ингээд дотгошоогоо чад дуусаад гаднах хэсэг нь шатдаггүй учраас тийм бас нэг тийм юунууд байдаг, анхааруулах зүйл байдаг. Хэрвээ та шинэ лаа гэртээ асаах бол лааныхаа хэмжээг харж агаад дээд хэсгийг бүрэн хайсныхын дараа лаагаа унтраах би унтраад тийм утсыг нь бас богсгох гэж ер нь хэрэглэж байгаа. Айгуу юу байдаг юм шиг л шүү дээ тийм. Ерөнхийдөө би лаанда бол модон голтой, утсан голтой гэж хоёр төрлөөр хийдэг байгаа. Ерөнхийдөө модон гол нь болохоор давуу тал нь болохоор нөгөө тайрахгүй. Тэгээд яг гоё ингээд одоо юу гэдгийг манай нөгөө үйлчлүүлэгчд байдаг л да нөгөө модон голтой л авдаг. Тийм ерөнхийдөө хөвчлэн сонс ингээд хүмүүсээс ингээд одоо үйлчлүүлэгчд маань ингээд лаг ингээд хэрэгжээд ингээд санал хүсэлтэд эхэлдэг л тийм. Тэгээд модон голтой лаа ингээд асаагаад ингээд сонсоход ингээд яг мод ингээд нөгөө нэг хээр газар суугаад яг мод ингээд шатааж байгаа юм шиг тийм чимээ гардаг юм билээ гэсэн тийм бас давуу талтай. Утсан гол ч гэсэн голтой лаа ч гэсэн давуу тал байгаа. Энэ утсан гол ч бас нөгөө нэг яг асаагаад яг зөв асаагаад сурах юм бол бас их удаан асдаг байна. Тийм анханасаа л ерөөсө лаа гэдэг чинь бас нөгөө нэг бас нэг урлаг шүү дээ. Лаа асаах чинь бас нэг хүн тодорхой хэмжээний бас нэг мэдлэгтэй байх хэрэгтэй. За энэ лаг би буруу асааслаа гэхэд энэ энэ лаг за тодорхой хэмжээний үнэтэй авлаа. Тийм үстэй хүмүүс бас нөгөө гадуур дэлгүүрээс маш их үнэтэй лаа авдаг тийм ээ. Тэр лаагаа бас бүрэн гүйцэд нөгөө асаад нэг одоо юу гэдэг шатаж дуусахгүй хайчдаг тохиол байдаг байхгүй. Тийм тэр чин болохоор хувь хүний өөрийнх нь одоо нөгөө буруу асааснаас болж лаа одоо дотгошоогоо түнэл үсээд дотгошоогоо хайлаад гаднах нь хайлаагүй гэсэн. Тийм. Таны Facebook пэйжийг бас үзсэн л дээ байдаг гэсэн. Сая хэлсэн нөгөө анхааруулга байсан шүү дээ. Өслөг амьтнаас хол байлгах, хүүхдээс хол байлгах пост болгон дээр тийм анхааруулга байгаас гадна өшөө дахиад амар гой санагдсан юм. Тэр гэрэл зургуудлаа нэг. Тэр зургуудыг та өөрөө сая авдаг гэсэн шүү дээ. Тэрнийг бас тэр талаараа бас ярил зураг авдаг талаараа мэргэжлийн төвшөнд бараг харагдаж байгаа юм тэр зураг. Ерөнхийдөө зураг авах сонирхолтой. Тэгээд манай нөхөр бас намайг аяг их дэмждэг л дээ. Хоёр ойрхон төрөөд бас жоохон стресстэй бас эмгтэн өсч хэцүү шүү дээ. Тэр үед бас миний хайр зураг зургийн аппарат авч өгч ийсэн. Тухайн үедээ тэгээд яг хуу энэ тийнд бас нэг гоё мод байгуул цэцэг байгаас бас нөгөө сонирхлоор ингээ авчдаг байсан л да. Тэгээ нөгөө өөрийн бас нэг хобби бас нэг сонирхол бол бас нэг лаа бас тэгээд лаг айгүй их асаадаг байсан. Би лаа асаахтаа бас энэ байгалийн гаралтай энэ химийн гаралтай юур мэддэггүй байсан. Тэгэл зүгээр дэлгүүрээс нэг 2000-аар юм уу 1000 оноор 2000 оноор тэгээд лаа аваад гэртээ ингэж айгүй хасаадаг байсан л да. Тэгээд ерөнхийдөө ээж болоод тэгээд хоёр ойрхон төрсний дараа өөрийгөө завгүй болгох өөрийгөө сонирхлыг жоохон хөгжүүлээ жоохон юм хий гэсэн утгаараа одоо өөрөө ингээд гэртээ хоёр хүүхдээ харангаа ингээд лаанууд урлаад одоо нэг ийм хэмжээний төвшөнд явж байгаа. Тэгээ одоо хүртэл өөрийгөө бас нөгөө цэнэглэл агаалдаа бас өөртөө багш болоод тэгээ гэртээ бас нэг хоёр хүүхдээ харангаа бас шин одоо сонин содон лаа хийхийг бас боддог. Мөн бас энэ зураг авалтыг бас гэртээ бас өөрөө бас хийдэг байгаа. Хөөхөн бас студтэй зураг авдаг студтэй тийм. Хичнээн гоёлаа хийгээд тэрнийг хүмүүст харуулж хүргэж чадахгүй болоод тэгээд яг үнэ. Би бас анх нөгөө нэвтрүүлэгт орох санал тавиад уцаар яриад ингээд танад очиод зураг авчлах та юу ямар орчинд ажилт юм бэ гэсэн нэг өрөөгөө тусад нь янзалсан байгаа гэдэг тэгж хэлсэн. Ерөнхийдөө нөгөө хоёр охиныхоо тоглоомны өрөөг бүгдийн тоглоом гаргангуудаа өөрийнхөө нөгөө ажлын өрөөгөө тавьсан байгаа. Тийм тэгээд манай нөхөр бас манай гэр бүлийн хүмүүс тийм маш их дэмждэг. Тэгээ ерөн анх бас лаа хийгээд бас нөгөө нэг анхны лаа гэж өөрөө асаагаал нөгөө копи угаал суугаад бас айгүй тайвтай л та бас тэгэл дараад нь ингээл багаар өөрөө лаа хийгээд ойр дотныхоо хүмүүст өгөө тэр хүмүүс маань надад маш их одоо ирч хүч өгсөн л та энерги ирч хүч бас маш их урмын үг хэлсэн. За манай хүн бас маш их дэмжсэн. Тэгээд яг тэр үднээс ийм гоё лаанууд хийж одоо хүртэл ингээд хийгээд уралж байгаа. Ингээд
эхлээд зүгээр өөрийгөө завгүй байлгах гэж эхлээд одоо бүр гар эзний юм гоё хийцтэй лаануудыг хүмүүстээ одоо ингээд баг багаар хүргээд ирсэн байна шүү дээ. Тэгээд одоо юу гэдгийг гэртээ байгаа ээжүүд ч юм уу нэг болол өөрийнхөө яг хийх юмыг олж амжаагүй байгаа залуустай нэг гоё уриалгах хэлээ. Би нэртэй нөгөө нэг бас нэг юу гэдгийг зоригжуулах үг хэлмээр. За наа чиг одоо ойрхон төрөөд одоо төрсний дараа одоо нөгөө сэтгэл готролд орсон ч хүн ээж нар бас бэж магадгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгээд яг уу өөрийгөө цэнэглэх хэрэгтэй. За би ингээ өнгөрсөн гэж одоо өөрийгөө хайж болохгүй. Өөрийнхөө одоо хүсэл зориг, хүсэл тэмүүлэл, өөрийнхөө одоо сонирхлыг л одоо хөгжүүлэхэд болно. Ерөнхийдөө Солонгост бол айгүй их нөгөө өөрийгөө хөгжүүлэх тал дээр бол айгүй их нөгөө боломж байдаг шүү дээ. Бид нэр тэр тал дээрээ боломжийг бас ашиглаад залуу хүмүүсийн хувьд одоо Солонгост одоо сурч мэдэх зүйл юу вэ? Тэр бүгдийг одоо сурч мэдээд Монголдо бас очиод хэрэгжүүлэх юм бол бас ирээдүйд бид нар ч ихсэх хэрэгтэй, бидний үр хүүхдүүд ч ихсэх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тэгээ ерөнхийдөө лаа урлаач гэсэн хөшөө сайн хөгжүүлээд Монголд очиод одоо жижигхэн хөөрхөн одоо дэлгүүр нэгээд тийм урлантаа болоод мөн одоо 10 жилийн хүүхдүүдийн дунд одоо хөөрхөн одоо сургалт маягаар зохион байгуулах ч юм уу тийм ээ. Тийм одоо мөрөөдөлтэй юм болсон байгаа. Тийм. Одоо бол та лаагаа захиалгаар хийгээл ерөнхийдөө хүмүүс борлуулж байгаа гэсэн үг шүү дээ. Бид анх эхэлж явах тодорхой хэмжээний санхүү гарсан байх. Ер нь энэ түүхийд материал нь өгний хувьд ямар шохон байдаг вэ? За анхлаа хийх явцад маань материал хийв одоо жишээл одоо юу гэдгийг одоо хайл одоо савын одоо лаач нөгөө лаа хийгээд дуусан дараа сав цэвэрлэх гэж асуудал юм шүү дээ. Тэр одоо сав цэвэрлэх одоо юу гэдгийг одоо зориултын одоо халуун үлээгч за мөн плетик сав суулга бүгднийг нь өөрөө авсан. Гэхдээ би өөрийнхөө мөнгөөр мэдээж би ажил хийдэг хүн би өөрийнхөө мөнгөөр авахгүй. Манай нөхөр маань надад маш их одоо тусалж одоо материал бараа бүтээгдэхүүн бүх юмыг одоо надад авч өгсөн. Хөрөнгө оруулалт анх хийж өгсөн байгаа тийм. Тэгээд анх одоо лааныхаа гарааг эхэлсэн баг. Гэхдээ би анхлаа хийхдээ ингэж би хүмүүст ингэж их хөрөн тийм ээ миний лаг одоо хүмүүст ингэ таалагтаа давна гэж ерөөсөө бодоагүй. Би зөвхөн өөрийнхөө гэрийнхаа хэрэглээг өөрөө хийгээ сурчих гэсэн утгаараа хийсэн. Одоо тэгээд улам их ингээ илүү ингээд өргөжөөд одоо айгүй олон төрлийн лаа ингээд хийж уралж байгаа. Гэтэ бас ер нь бас нэг зүгээр нэг хоосон байсан бол бас ингээл гэртээ зөвхөн лаагаа ингээл хийх гэсэн баг. Бас мэдээж өөртөө тодорхой хэмжээний авьяас байсан бол ингээ өргөжлүүлээд одоо л өргөжүүлсэн баг тийм ээ. Тэгээд та өөрөө ингээ үндсэн мэрэгжил ер нь ямар мэрэгжилтэй хүн юм бэ ингээд лаг одоо хийх гэсэн одоо их сургууль ямар мэрэгчлэр төгсөж байна? За би хэлийн цэрэгт 3 жил сураад төгсөх жилийнхаа төгсөх жилийнхаа одоо юу гэдгийг 1 жил үлдсэн байсан л та. Тэгээд сургуулаа хаяад залуу юу гэдгийг залууг надад бүр хөгшөрсөн байх шиг өөрийнхөө одоо нөгөө тухайд хүүхэд байсан л доо 21 настай гэдэг чинь тийм ээ. Тэгээд сэтгэлийнхаа хөдлөлөөр сургуулаа хаяад Солонгос улсад ирчихсэн. Тийм. Ерөнхийдөө эрхцүү мэрэгчлээ, хууль эрхцүү мэрэгчлээ. Ер нь бас ингээд одоо ч гэсэн анзаарагдаад байдаг л та залуучууд маань их сургууль сурж байгаад ч юм уу. Ямар нэгэн сургууль сурж байгаад наашаа хайж ирэх тохиолдол аюул байдаг. Тэр тал дээр ер нь та өөрөө юу гэж бодож, тэр зөв үү, буруу юу? Тэр тал дээр залуучуудаа нэг За тэрийг сайн зөв буруугийн сайн мэдгүй. Би өөрөө ч нөгөө сургуулаа бас би ч бас нөгөө хаяад одоо ингээ би эргээд ингээ бодох юм бол бас сургуулаа хаяад ирсэн болсон гэж боддог шүү дээ. Яа гэвэл тухайн үед бас нөгөө амьдрал жоохон бас монголчаас хийсэн шүү дээ. Тийм байсан. Тэгээд яг уу сургуулаа хаяад Солонгос улсад ирээд амьдарч байгаа хугацаанд авсан зүйл маань надад одоо энэ Солонгосоос авсан зүйл маань нөхөртөөгөө танилцсан. Нөхөртөө хэрвээ би сургуулаа хайж ирээгүй байсан бол нөхөртөөгөө танилцахгүй би 2 охиноо гарахгүй байсан. Тэгм учраас одоо ер нь нэг өөртөө одоо юу гэдгийг харамсдаггүй шүү дээ. Нөхөртөөгөө танилцаад 2 охиноо Солонгос улсад гаргаад ингээд одоо сайхан амьдарч байна. Тэгээ залуу хосууд ингээд мөрөөдлийнхөө төлөө Солонгост одоо сурч боловсрох одоо юу бэ бүгдийг нь одоо сурч боловсроод одоо Монголд очиод Монголынхаа одоо ирээдүйн төлөө өөрсдийнхөө ирээдүй хойж явахын төлөө ингээд
одоо улам их хичээгээд одоо хөлмөрхийг боддог ингээд залуу хос байгаа. За. Энд одоо солонгост амьдардаг хүмүүс энтэй холбогдоод ч юм уу тэгэх юм бол уулзаад бичлээ ч юм онлайн ямар нэгэн байдлаар тийм сургалт авах боломж байгаа юу? Ерөнхийдөө сургалт нэг явуулсан байгаа. Анхныхаас нөгөө би даасан сургалтыг сая Дөрбөнберх залуусын холбоо гэдэг клубтэй хамтраад одоо над санал тавиад тэгээд тодорхой хэмжээний өөрийнхөө одоо гэрээрээ одоо сурч мэдсэн лааныхаа одоо мэдлэг мэдээлэл хуваалцсан байгаа. Дараагийн сургалт уг нь 12 сард явагдах байсан. Одоо нэг коронавигаас болоод тийм одоо төр хойшлогдчиход байгаа. Ерөнхийдөө нэг хэд хэдэн сургалт явуулна гэж бодож байгаа. Яг тэрнээс ганцаарчлсан сургалт. Ганцаарчлсан сургалт одоохондоо нөгөө боломж авахгүй. Би ч нөгөө одоо хоёр нэлэх манай хоёр чинь бас нөгөө одоохондоо жоохон байгаа учраас цэцэрлэгт явдггүй. Би өөрөө нөгөө нэг хардаг учраас тийм боломж нь бол одоохондоо байхгүй байна. Тийм явандаа бол яг уу тийм боломж өөрөө бас бодож байгаа л доо боломж бас дээж нэртээ бас олгоё гэсэн бас заах талаар бас тийм бодож байгаа зүйл. За ингээд өнөөдөрт бас манай дугаарт хүрэлцэн ирсэн тэгээд гэрлэгчтэй маш их баярлалаа. Ийм гой гой лаанууд авчираад бас ингээд гой ширээ зассан байна. Тийм. Сүүлийн асуултаа тэгээд танаас асууя. Одоо манай нэвтрүүлгийн нэрийг болохоор Явсан нохоо яс 100 гэдэг нэртэй. Тэгээд таны хувьд одоо Явсан нохоо яс 100 гэдэг үгийг та одоо өөрийнхөө нэг тайлбарлаад үзэгчтэй хэлвэл. Би ч одоо нэг анх нөгөө өөрөө сонирхлоороо зөвхөн гэрийнхаа асаатаглаг хий гэж анх нэг тийм зорилгоор хийсэн. Одоо болохоор ийм том мөрөгдөлтэй болсон байна. Өөрийн гэсэн одоо зорилготой мөрөгдөлтэй болсон. Тийм учраас шантарч болохгүй. Урагшаага нэг алхам алхах юм бол хоёр дахь алхмыг алхана гэсэн үг. Ингээд ийм олон л аварлаад, ийм олон бүтээгдэхүүн гаргаад өөрөө өөртөө сэтгэлийн таашаал өгөөд өөрөө өөртөө одоо том мөрөөдөлтэй ингээ болсон байгаа. Баярлалаа. Би нэг бэлэг авчирсан уулна. Тэгээ бэлгээ оруулж болох юм уу? Болно шүү дээ. За. За тоёрт бас энэ Явсан нохоо яс 100 энэ сайхан нэвтрүүлэгт бас өөрчлөлт оруулсанд баярлалаа. Бас энэ залуу хүүхдүүдийг бас маш их дэмжсэн бас энэ нэвтрүүлэг байгаасай гэж хүсээд өөрийн гэсэн өөрийн одоо тодорхой хэмжээний гарын бэлэг лаа ингээд тоёрт бэлэг болгоод гэсэн. Баярлалаа. Тэг ямар сони юм бэ? Ингээд зочиндоо болно бэлэг өгөх хэрэгтэй л өөрөөсөө бэлэг аваа сууж идэг. Тэг маш их баярлалаа. Энэ бас нөө модон юутай лаа. Тийм, модон голтой лаа. Модон голтой лаа тий. Шинэ жилийн бэлэг. Ямар юу юм бэ гэсэн үг юм байхгүй тий. За тэгээд тэр их хоёр хүүхдээ хараад хажуугаар нь өөрийнхөө уран бүтээлийг хийгээд тэр их завныхаа хажуугаар цаг гаргаад маань нэвтрүүлэгт төвжиж оролцсонд баярлалаа. Бас маш гоё бэлэг өгсөнд баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд Явсан нохоо яс 100 шүү тий. Тэгээд бүгдээрээ Merry Christmas. Merry Christmas. Атэ.